Өнөөдөр улсын хурлаар анх удаа гэж хэлээд байгаа байна. 21-с 25 оны хөгжүүлэх 5 жилийн үндэсний чиглэл түүний 24 оны гүйцэтгэлийн тайлан гэд. Өнгөрсөн 5 жил за юу болоод өнгөрсөн бэ гэдэг л үнэлгээ яваад ах шиг байна. Засгийн газар дотоод аудитын байгууллага хөндлөнгөөс үнэлэхээс гадна олон улсын байгууллага хэрхэн яаж үнэлж байгаа тухай бас яг энэ хилцүүлэг эхлэхэд бум очрогш хүмүүс хэлнэлээ. Энэ Монгол улс чинь ер нь бол дарангуулахын тогтолцоор шилжчихсэн юм шүү гэж. Тэгээ магадгүй ингээд засгийн газараас тайлан дурддагдаа гараад ирэхээр том төслүүд эдийн засгийн тоо баримтуудаа илүү хилээд байгаа болохоос биш. Яг энэ иргэний эрх ардчлал, хуулийн засаглал тал руугаа юу исэн бэ гэдэг үзүүлэлтүүд бол маш сул байна. Энэ тайлан хилцхийн өмнөхөн биднээс төмөр замын холбоотой бас нэг асуудал хэлсэн. Тэн дээр ерөнхий сайд маш ноцтой нэг үг хэлнэлээ. Монгол улсад төр байхгүй болцсны хариуцлага алдагдсны хамгийн том жишээ байх. Монгол улсын засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй байна. Айл улсаасаа энэ гэрээг олж ирлээ гэдэг үг хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын олс чинь бараг хэлсэн дээрээ тогтож байгаа юм биш үү гэдэг тийм хардлагт, тийм санаа зовлоныг бараг хэлмээр тийм үг хэлсэн. Яхаараа засгийн газрын архив дотор байгуулсан гэрэл байхгүй болчтой юм. Хариуцсан албан тушаалтууд нь юу хийж идэх юм? Засгийн газар өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг төр өөрийнхөө дотор байгаа энэ авилга гэж хэлэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм? Энэ зүйлээ ингээд олж тогтоож чадахгүй байж алдаагаа яхаараа иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн бизнесийн дундаас ингээд босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай ардчлалын хамгийн хойшоо татсан тэр сул үзүүлэлтийн нэг шүү. Монгол улсын хин нэгэн албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцоогоо явахад тэрийг нь дасан зогсоогоод төрийн том шагнал өгчөж ирсэн. Энэ мэд галзууралч нь төр дотор байгаа энэ хариуцлагагүй байдлыг одоо өөгшүүлээд байгаа маа. Сүүл засгийн газар их аюултай үйлдэл хийж илээ. Түүхийг өөрчлөх гэж оролцсон шүү. Эцсийн дүндээ ер нь бол энэ нэг юмыг гацаадаг, хулгай хийдэг, гадны гар хөл болдог хэсэг нь их орончууд болж хувираад бизнесээ босгох гэж явдаг, хууль дагаж амьдрах гэж оролцсон хэсэг нь баг дайсан болоо хувирсан уу яасан. Нийгмийн мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй. Монгол улсын ардчил яагаад ингэж дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор ч гэсэн байгаа. Парламентын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн толгойгаараа суучдаг гэдэг улс байхгүй шүү. Та бүхэн одоо хар энэ улс орны чинь 3 дараагийн улс болчлоо, авторитар дэглэм бий болчлоо гэдэг илэрхийл энэ санал шуудлын хуульчин штэ. Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гараа суудаг улс хаана байна? Та бүхэн бусад арчилсан улсын парламентын зохион байгуулалтыг олоод хараарай. Ерөнхий сайд нь гишүүнийх асуудал дээр сууж байгаа. Энд гишүүдийн хариултанд засгийн газрын байр суурийг тэндээс хэлж байгаа. Улсын хурлын гишүүдийн толгой дээр гар суучаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй. Засгийн газрын хуралдааны хажууд за 1 минут өгье. Засгийн газрын хуралдааны танхимд улсын хурлын дарга хажууд нь санал тавиад суул энэ үндсэн хуулийн зөрчил болно. Улсын хурлын чуулганы дэргэд спикерийн хажууд ерөнхий сайд ирээд санал тавиад сууж байгаа бол энэ бас үндсэн хуулийн зөрчил болно. Ядаж ийм асуудлаа шийдчихэж энэ улс орон парламентын ардчилалтаа уршаа явж байгаа юм байна гэдэг тийм хэлэх үгтэй болох ёстой. Парламент мэтгэлцээ яах гээд байхгүй байгаагийн чинь гол шалтгаан энэ. Мэтгэлцэх байр суурин дээр байхгүй шүү дээ. Ерөнхий сайд нь тэр засгийн газрынхаа тэр жигүүр дээр суугаад сөрөгч нь энэ талд суугаад ярих ёстой. Өнөөдөр ч гэсэн засгийн газрын гишүүд хоорондоо маргаа сууж байгаа байхгүй. Кабинет дотор тэр асуудал ярил л та. Чуулганы тархинд ирээд засгийн газрын гишүүд маргаж болохгүй шүү дээ. Бараг шадар сайдууд нь ерөнхий сайдынхаа
хардаа тэнд очиж суух хэрэгтэй шүү дээ. Тэгж ярьж За, засгийн газрын хэрэглэх газрын дараа нэм усрын очрол хариулт өгье. За энэ ардчлалын индекстэй холбогдуулаад бид нэр холбогдох хэд хэд арга хэмжээ хийх ёстой, авах ёстой. За энэ хяналт үнэлгээ ер нь нэг тогтолцоо руу шилжиж чадахгүй байгаа, энэ төсөөлөлт төлөвлөлт гүйцэтгэл чинь нэг тогтолцоо руу шилжиж чадахгүй байгаагийн шалтгаан бид нэр олон улсын индексийн тавьдаг индикатортай харьцуулж энэ хэмжүүрүүдийгээ тавьж чадахгүй байна. Тийм учраас тэр олон улсын индексүүд дээр байр урагшлахгүй байна. Энд чинь өөрөө репорт өгдөг. Тэр индикаторуудаа тавьсан зорилтонд нь нийцүүлж ажил явуулдаг. Өнгөрсөн 2 жил цахим засаглалын индекс 28 байраар урагшилсан. Энэ бол гайхамшигтай бас биш. Энэ бол олон улсаас тавьдаг индикаторуудад нь зориулж тэр зорилтуудыг нь хэрэгжүүлж явсны үр дүнд цахим засаглал 28 байр, e-participation цахим оролцоо 17 байр, кибер аюулгүй байдлын индекс 16 байраар урагшилсан. Энэ бол индикаторуудад нь тавьж ажиллаж байгаа. Бид нар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орно. Тийм учраас бид нар энэ олон улсын индексүүдэд тохируулж тэр репортуудыг нь илгээдэг байна. Олон улс ардчлалын индекс дээр яага ухралт ирээд байна гэдэг дээр тодорхой 2 шалгуур хэлсэн. Тэр нь юу гэхээр төрийн болон орон нутгийн өмчт компани засаглалаа сайжруулаа л гэсэн. Энэ хуулиа гаргаж ир гэсэн. Яг энэ OECD-гийнх нь барьж байгаа зарчмын дагуу бид нар энэ хуулийг барьж байгаа. Үүний дараа энэ хууль хэрэгжүүлнэ. Хууль хэрэгжүүлэхийн тулд улс төрөө давж гарна гэдэг айхтар хэцүү юм болно. Үүнд харин гишүүд хамт байх ёстой мэл. Тэгээ хамтарсан засаг гэдэг нэрийн дор бид нар чадахгүй мэдэхгүй хүмүүсээр баахан томилгоо хийчээд тэгээ компани алдагдлын юм байна гэж сууж болохгүй. Тийм учраас бид нар бол олон улс төлөөс үүргээ биелүүлэх ёстой. Хоёрт олборлох салбарын ил тод байдлын хуулийг оруулж ирэх гэсэн. Их хурлаараа батлах гэсэн. Батлаагүй үдийн үрс. Одоо олборлох салбарын ил тод байдал, байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг оруулж ирнэ. Ингэсэн цагт бол ардчлалын индекст бол давуу тал өгнө. Өнгөрсөн хугацаанд 820 мянган юнит мэдээллийг бид нээлттэй болгосон. Одоо олборлох салбарыг бүтэн ил болгосны дараа шудраг ёс яриад байдаг. Нэг одоо шудраг үнний дуу хоолой болцсон энэ танхимд сууж байгаа зарим нөхдүүдийн өвөлдөл нь ил бол. Төрүүн хэлж гин, ган төмөр сайд хэлж илээ. Яриад яваад байгаа гэж. Үг нь бол үнэ. Үйлдэл нь бол худлаа гэдгийг хэлчихэ. Үг үйлдэл хоёр нэг цагт огтлцож байгаа ёстой ш. Ярьж байгаа шигээ сайхан байвал сайхан байна. Амьдрал дээр өөр байгаа шүү. Тийм учраас хүний өөрийнхөө хамтарсан байгаа дээрээ энэ олборлох салбараа ил болгоё. Тогтоолоо оруулж ирээ. Тэгээ шийдье. Хин нэг нь шудраг болж үлдэхэ болио л гэж би хэлмээр.